Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Туван мэдээллийн үеэр Монгол Ардын нам шин төрлийн татвар бий болгохгүй гэсэн мөрийн хөтөлбөрөөр ард түмний итгэлийг олж 65 судал авч хаад дараа нь алгууруулахтай адил мөрийн хөтөлбөрөө өөрчилж 9 төрлийн татвар бий болгосон. Татваруудын балгаар ард түмний амьдрал улам дороодож нийгэм эдийн засагт тогтворгүй байдал бий болж эхэлж байгаа учраас ардчилсан намын зүгээс ерөнхий сайдад татваруудаа эргэж харах тухай шаардлага хүргүүлсэн гэж тодтогсон. Эдийн засаг хүндэрч байна. Ард иргэдийн нуруунд дээр та бүхний нэмсэн энэ 9 төрлийн татварч нь бол нэрмээс болж очиж байна. Ийм учраас энэ татварынхаа нэмэгдлийг улсын хурлынхаа гишүүдэд сануулж энэ нэмэгдлийг буцааж эргэж харах ийм шаардлагыг хөрвүүлсэн байгаа. Түүнчлэн өнөөдөр Чингис Бондын эхний төлөлтийг хийлээ. Ардчилсан намын тавьсан үрийг Монгол Ардын нам дарж байгаа мэтээр ард түмэнд буруу ойлголт төрүүлж байна. Бодит байдал дээр Чингис Бондоор 60 мянган хүнийг ажлын байртаа болгож 2200 км зам тавьсан. Гэтэл одоогийн ирэх барьж байгаа Монгол Ардын нам тооцон суурилсан бодлого явуулж чадахгүйгээр өнгөрсөн хугацааг манарч өнгөрүүллээ гэж ардчилсан намд өгнөлээ. Одоо энэ эрх баригчдын зүгээс хулгай лөөрийг энэ иргэдийн халаас руу орж байгаа энэ дээрмийн ажлыг бол юутай холбож тайлбарлаж байгаа нэхлээр Чингис Бонд ч гэдэг юм уу өмнө нь Арслан намын эрх барьж байгаа үед алдаа гаргасан тэр алдааг цайруулах гэж байгаа мэтээр ингэж буруу тайлбарлаж байгаа л да. Түүнчлэн энэ бол сөрөг хүчин байхын тулд шүүмжилж байгаа үг биш, ард түмний амьдралыг аврахын тулд шаардж байгаа үг гэж татгсан юм а.